тусгай мэдээллийн хэд урсгал, мэдээллийн найдвартай байдал болон хиймэл оюухан, хэд хандах хандлага зэрэг маш олон сул талуудыг бас араасаар байна. За тэгвэл бид энэхүү судалгаагаараа дижитал нийгмийн нөхцөл суралцах арга барил хэрхэн өөрчлөлт шүүвэ. За түүний онцлог болон давуу талыг тодорхойлон үр дүнтэй суралцахад яг ямар ур чадвар шаардлагатай байх гэдгийг одоо судалгааг зорж энэхүү судалгаагаа хийсэн байгаа. За судалгааны маань онлын хэсгэх дараах 3 мэдээллийн үндэс баримтлалыг авч үзсэн. За эхний мэдээлэл бол жамхиашиг буюу конструктивизм бол за энэхүү онлоноос суралцагчийн өөрийн мэдлийг одоо мэдээллийг одоо бэлэн байдлаар хүлээж авах бус харин өөрийнхөө мэдлэг туршлагын ойлгох ийм явцыг ерөнхийдөө авч үздэг. За дараагийн мэдээлэл нь болохоор Симсийн коннективизм бол за энэхүү онлын үндэс баримтлал нь өөрөө зөвхөн компани тархинд мэдээлэл бус одоо нийгэм, сүлжээ, техник технологийн харилцаанд ерөнхийдөө тагсан байдаг гэж үздэг. За дараагийн мэдээлэл нь бол Barry Zimmerman-ы өөрийгөө зөвлөх суралцсан онол буюу self-regulated learning theory гэдэг онолоо. За тухайн онол нь суралцагч өөрөө суралцах зорилгоо тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх үнэлэх чадвартай байх ёстой гэж үздэг. За энэхүү судалгааны маань гол зорилго нь дижитал нийгэм үеийн суралцах нөхцөл суралцах арга барилыг хэрхэн өөрчлөж боловсруулах, технологийн нөлөөгөөр бий болж байгаа давуу боловсрол талыг тодорхойлон, үр дүнтэй суралцах арга зүй сайжруулах хийсэн санал зөвлөж боловсруулах байх юм аа. За судалгааны маань эхний хэсэг график харахад за нийт тухайн судалгаанд маань 120 оюутан оролцсон байгаа. За тэгээд 120 оюутан маань 68% нь бол дижитал хэрэгсэл хиймэл оюун ухааныг бол өдөр тутмын ашиглаж байгаа гэсэн үзүүлэлт гарч ирсэн. За тухайн график хоёр гаруйдж байгаа нь за ерөнхийдөө бол судалгаанд оролцогчдын 79% нь бол дижитал нийгэм үед одоо бидний суралцах арга барил ерөнхийдөө бол нэгдгүй өөрчлөлт авчирсан гэж үздэг байгаа. За дараагийн график 3-т бол нийт одоо судалгаанд оролцогчдын маань 60% бол дижитал орчинд ерөнхийдөө ийм эерэг гэж үнэлж байгаа орчин хэмжээ нь бол эерэг байна. За үүнийхээ зэрэгцээ бас анхаарал татах мэдээлэл хянаад хангалтчсан ерөнхийдөө бол ийм асуудал байна гэдэг бас онцолж хэлэх зүйл болов. За тухайн одоо ийм 10 оюутанд түүний агаар ерөнхийдөө 10 оюутантай ярилцлагын арга хийсэн байгаа. Тухайн ярилцлагын арга бол суралцагчид AI судалгаа хийгээд санаа гаргахад одоо видеотаа хийхэд мэдээлэл авах ерөнхийдөө тухайшиж байна. За тэгээд суралцах үйл явцад илүү хурдан болсон. За тэгээд өөрөө бодох хүчин чадвараас нэмэгдэж магадгүй гэсэн санаа зорилгыг бас авах хэлчихсэн. За тэгээд ер нь бол бидаа суралцах чадварыг хэрэглээтэй хамт хослон одоо хөгжүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн манай point маань олж харж чадсан байгаа. За энэ судалгааны маань дүгнэлт юм бол дижитал технологийн хөгжлөөр боловсролын салбарт эрчимтэй хөгжиж байгаа. Биднээс суралцах үйл явцыг илүү хүртээмжтэй, уян хатан, тэгээд хөвгөн тохирсон хэлбэрт ингэж шилжүүлж чадаж байгаа. За тэгээд үүнийхээ зэрэгцээ онлайн сургалтын платформ, хиймэл оноо, дижитал хөгжүүлмөрөө суралцагчдад бол мэдээллийг илүү одоо олон талт байдлаар илүү хурдан өөрийнхөө хурдаар суралцах, тэгээд олон их суралцаач мэдээлэл авах зэрэг ерөнхийдөө бол маш их сургалтын эерэг нөлөөг үзүүлж байна. За тэгээд эерэг нөлөө үзүүлж байгаа зэрэгцээ нь бол хоёр талтай мэдээ сайн тал хангамж суралцалтай ажиллагаа. За тэгээд бас тодорхой сул талуудыг агуулж байгааг харж байна. За тэгээд дижитал нийгмийн өөрөө суралцах арга барилыг бүрэн үнэхээр нь өөрчилж за тэгээд боловсролын хөгжүүлэлт шинэ боломжуудыг нээж байгаа ч түүнийг бид нэр зөв зохистой суралцагчд өөрсдөө бие даасан байдал асуудал шийдвэрлэх чадвар сүнслэг бэлтгэх зэрэг тухайн чадруудыг бас зэрэг хавар хөгжүүлэх зүйтэй юм болов гэж дүгнсэн байгаа. За тэгээд тухайн судалгааны хажуугаар дараах 6 санал зөвлөмжийг та бүхэнд хүргүүлж байна. За нэгт бол суралцагчдын дижитал технологиг зөв үр дүнтэй ашиглах чадвар сургах зорилгоор мэдээллийн боловсрол буюу дижитал literacy-г ерөнхийдөө бол хичээлийн хөтөлбөрт илүү тусгахын зүйтэй юм болов гэж харж байна. За хоёрдугаар бол багш нараас сургалтын үйл ажиллагаанд онлайн платформуудыг илүү ашиглахын зэрэгцээ суралцагч төвтэй үйл ажиллагааг бас илүү төлхөө хөгжүүлэх зүйтэй. За гуравдугаар бол суралцагчдын бие суралцах чадварыг хөгжүүлэхийн тулд даалгаврыг аюул олон талт байдлаар яг тухайн суралцагчдын одоо сул тал гэж харж байгаа чадваруудыг илүү хөгжүүлэх тэр талаас ерөнхийдөө бол багш нар бол одоо даалгаврыг хийж өгөх зүйтэй гэж харж байна. За тэгээд дижитал орчны сүрэн нөлөөг бууруулахын тулд бид нар бас тухайн одоо суралцагчдынхаа одоо тэр шүүх магаслалтай шүүх сэтгэлтэй анхаарал төвлөртийг одоо илүү ийм сайжруулах, сургаал, дасгал юм тэрийг бол тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай. За тэгээд хиймэл оюун ухааны хэрэглийг бид нэр хязгаарлах бус. За харин түүнээс зөв шийдвэрлэх чиглэх замаар суралцагчдын тухайн чадварууд болон одоо асуудал шийдвэрлэх чадваруудыг ерөнхийдөө хэмжиж хэрэгтэй. За тэгээд сургалтын байгууллагууд бол дижитал сургалтын орчныг хэмжиж нэмэгдүүлж бүх сурагчдад тэгш боломж